Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын Ховд аймаг дахь салбараас жил бүр гишүүд дэмжигчдийн уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд 2017 оны уулзалтыг Хямралын хяналтаар хязгаарлалын ураан дор зохион байгуулж ажээ. Тэгвэл энэ жилийн уулзалтыг Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын Ховд аймаг дахь салбар аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, санхүүгийн хяналт аудитын алба, орон нутгийн өмчийн газартай хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй удирдлагаар дамжуулан эрсдлийн удирдлага, эрсдлийг бууруулах арга зам сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын дарга санхүүгийн ажилтан нэгтлэн бодогч гэсэн 200 гаруй хүн хамрагдсан юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар өнгөрсөн оны санхүүгийн үйл ажиллагаанд үнэлэлт өгнөлт өгч, гаргасан алдаа дутагдлыг бууруулахад анхаарах, цаашид үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр нэг шийдэлд хүрэх сайн талтай бөгөөд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын болон салбарын үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, гишүүд дэмжигчдэд идэвхжүүлэх чадваржуулахад үйл ажиллагаа нь чиглэгдэж байна. Одоо манай аймгийн эрсдэл байсан гэхээр одоо орон нутгийн төсвийн байгууллагууд бол тайлангаа цаг хугацаанд одоо эрүүлдэггүй, замын төсвийн одоо зарим зарлалуудыг хэтрүүлдэг, өр авлага үүсгдэг, мөн одоо хөрөнгө оруулалтын хүрээнд бий болсон хөрөнгүүдийг одоо нэмж хөрөнгөндөө бүртгэж авдаггүй, мөн сум хөгжүүлэх сангийн авлага бас тодорхой хэмжээнд барагддаггүй ийм одоо орон нутгийн төсвийн байгууллагууд ийм өндөр эрсдлүүд явж байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд ямар эрсдэл байна вэ гэхээр манай нийт одоо 1600 аж ахуйн нэгжүүдээс 92% нь одоо санхүүгийн одоо тайлан баланс одоо өгсөн байгаа. Энэ бол улсын дунджаас бас нэлээд дээгүүр одоо ийм үзүүлэлт сангийн яамд одоо үнэлэгдэж явдаг байгаа. Ийм өндөр байгаа хэдий ч бас эрсдэлтэй бас тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд байна. 300-аад аж ахуйн нэгжүүд бол санхүүгийн тайлангаа бол өгөөгүй. Энэ санхүүгийн тайлан өгөхгүй байгаа үйл ажиллагаа нь юу вэ гэхээр тухайн одоо манай аймгийн одоо эдийн засгийн нийгэмд оруулж байгаа нийт одоо эдийн засгийн үзүүлэлттэй хоцрох, тухайн байгууллагууд нь өөрийнхөө одоо үйл ажиллагаагаа авч бас бусдад сурчлах энэ талаар бол эрсдэл үүсдэг. Нөгөө талаар орон нутгийн болон төрийн эмчийн газрууд энэ жил бол алдагдaltaа бас нэлээд өндөр алдагдaltaа гарсан байж байгаа. Энэ алдагдaltaа бууруулахад одоо юу нөлөөлж байна? Үйл ажиллагааныхаа менежментийг яаж сайжруулах юм? Одоо ямар үйл ажиллагаанд төвлөрч ажиллах гэдэг талаар эрсдэлтээр бас нэлээд одоо дүгнэлт гаргаж цааш сайжруулах арга замаа тодорхойлох ёстой. Харин одоо манай хувийн хвшлийн аж ахуйн нэгдүүд энэ жил бол ашигтай бол ажилласан байгаа. Энд бас хувийн хвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага, санхүү, тэдний хамт олонд бас баяр хүргэмээр байна. Хувийн хвшлээд аймгийн хэмжээгээр бол ашигтай бол гарсан байгаа. Бид нар одоо цаашид төрийн болон орон нутгийн эмчийн одоо газруудын алдагдaltaй ажилд байгаа энэ эрсдлийг одоо бууруулах талаар өнөөдөр бас бид нар тодорхой одоо ярьж хэл тодорхой дүгнэлтэнд бол хүрнэ. 2018 онд бидний одоо энэ хилцүүлгийн үр дүн бол аймгийн хэмжээний эрсдэл тодорхой хэмжээгээр буурч одоо үр дүн гарна гэдэгт найдаж байна. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын Ховд аймаг дахь салбарын гишүүд дэмжигчдийн жилийн уулзалтын үеэр эрсдлийн удирдлага, эрсдлийг бууруулах арга зам сэдвт илтгэл, үндэсний аудитын газрын харьяа Ховд аймаг дахь төрийн аудитын газрын мэдээлэл, орон нутгийн өмчөд хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой зөвлөмж, аж ахуйн нэгжийн тайлан гаргахад анхаарах асуудал, Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын Ховд салбарын 2017 оны ажлын тайлан, төрийн сангийн дотоод хяналт шилэн дансны хуулийн хэрэгжилт гэсэн илтгэлүүдийг холбогдох албаны төлөөллөд тавьж нийт оролцогчдод мэдээлэл хүргэсэн юм а. Дашрамд сонирхуулахад Ховд аймгийн хэмжээнд 500 гаруй нэгтлэн байдгаас мэрэгсэн нэгтлэн бодогчдын эрх авсан 100 гаруй нэгтлэн байгаа юм а. Үүнээс мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын Ховд аймаг дахь салбарт 70 орчим хүн гишүүнчлэлтэй ажиллаж байгаа бөгөөд тус салбар нь 2017 оны ажил үүргийн гүйцэтгэлээрээ улсад 2 дугаар байранд орсон амжилтыг үзүүлсэн байна.